үндсэн хуулийн дүгнэлтийг одоо бас хүлээж авах шаардлагагүй буюу бас эргээд энэ бас нюанстай л гэдэг зүйлийг хэлэх гэсэн. За шүүхийн хуулийг явж байхад бас яг түрүү инквайри гишүүн бас өөрийн чинь хариулт уянга гишүүний асуултанд хариулж хэлчихлээ. Бас энэ олон талаас нь бодж үтсэн. Ерөөсөө ингээд яг тэтгүүрт гараад энэ их оюуны ажил хийж исэн, стресс тон бухимдал явж исэн хүмүүс бол бас их удадгүй. Тэгээд одоо ер нь ийм статистик бол гаргацсан байдаг байсан. За би нэг одоо хуулийн хувьргээс одоо авч үзээгүй учраас бас шууд тийдгээ хэлж чадахгүй. Маш одоо нэг тэтгүүрт гарснаас хойш 3-4 жилийн хугацаанд ялангуяа ирчүүднэ гэж байгаа. Ингээд одоо бас нэлээд одоо ажил амьдралын стрессээс болд юм уу ингээд хорвоог өргөчдөг. Тийм учраас ер нь бол одоо яг хуу энэ ойлголтыг нэг 30 жил гэдгээр бас авч үзэх нь бас энэ одоо хүнд хүчээр ажил хийж байгаа хүмүүст бол зүйтэй гэдэг үгдээс энэ тухайн үедээ бас энэ томьёолыг ярилцаж хийчихсэн. Эхнийх мэдээж боломж байна. Хоёр дахь бол одоо бас тухайн хүнээ буюу бодож байгаа ийм зүйлүүд байгаа. Хоёрдугаарт яг зүгээр бид тухайн үед энэ тэтгүүрт гараад байж байгаа шүүгчийн асуудлыг тэр жигтэн тэтгүүрт гараад энэ системээс явуулах тухай ерөөсөө яриаг байхгүй. Туршлагатай шүүгчнэрээр шүүгийн дэргэдэгтэр судалгааны академитрэл байгаа илүү их залах нь чухал юм байна. Тэндээ ашиглах нь чухал юм байна. Арбитрээр ажиллах болцоог нь бас уяатан байдлаар өгж болох юм байна. Тэгээ нэгдүгээрт хуульчийн одоо нөөц бол манад байдаг. Тэгээд энэ оюуны одоо юу учраас бас энэ одоо сонголт энэ одоо үндсэн хуулийн залтын хүрээ хязгаарыг бас ингэж ойлгох нь зүйтэй гэж энэ бас шүүхийн одоо хуулийг тухайн үедээ бас талын төлөөлөлтөд боловсруулах ажлын хэсгээс үзсэн. Тийм учраас энийг батлагдаад явсан баха. Гэхдээ яг зүгээр энэ хууль ямар ч хэрэгжээд алдаа мадаг байхгүй байхад зүгээр нэг сонирхол байна уу та. Би зүгээр яг бодлоо хэлж байгаа шүү. Манай лото сан бодлоо хэлж гин гэдэг юм л. Энэ яг зүгээр усын дээд шүүхтэр хэдэн нөхдүүд тэтгүүрт гарахгүй л гэж л үзэж гин л та. Яг нэг 5-6 нөхдүүдийн тэтгүүрт гарах насны юм яригдчих юм бэл. Дахиад нэг 5 жил сунах. Тэр л арга чарга хайж. Тэгээ би яг зүгээр эцсийн дүндээ энд нэг тийм шүүхийн хүний нөөцөд сүртэй нөлөөлөд байх юм байхгүй. Харин ч бид шүүгчээр ажиллаж байгаа тэр хүнийг одоо дараагийн одоо тэтгэврийн дараах амьдралаа зохиох тэр болцоог нь олгож байгаа ийм л зүйлүүдийг ярьсан. Яг зүгээр энэ тусгай хүчний байгууллагууд бол тэтгэврт гараад бас уддаггүйгээд прокурор бас мөн энэ үзүүлэлт бас ярьдаг. Тийм учраас энийг бас одоо энэ талаас нь бодож бас хийсэн шүү. Тэрнээс биш одоо нэг тийм уянга гишүүний хэлж байгаа шиг эхний тэр 47 дугаар зүйлийг яг таны уншаад байгаа байхад хангалттай, сайн дурынхаараа байхад хангалттай гэж юусоо хэлж боломгүй байна. Тэгээд бас ийм учраас энийг одоо бас цэцгийн дүгнэлтийг хүлээж авах шаардлага байхгүй юм болов хууль бол хэрэгжиж явж байгаа. Хуулийг одоо нэгэнт л хэвшүүлэх ёстой шүү дээ. Тэгэхгүй ингээд одоо яг нэг Гэхдээ энэ дээр манайхаа нэг юмыг бодорой. Наад хуульч нь сайн зэрэг гүшүүнээ өөрөө Австралид төгссөн те. Наадах чинь баруунд байгаа шүүгчд бол яг эд ажлынх нь үед очиж авчиж байгаа байхгүй юу? Яг эд туршлага нь хоримтлагдаад шийдвэрээ гаргах юм боломжтой болоод ирэнгүүт. Гэхдээ өөрөө чинь сайн хэлж штэ. Ингээд юу яачин энийг ингээд одоо болсон хүчний юу бол нөөц хангалттай. Одоо ингээд тэтгэврт нь гарцсан дараа активд авчин эднэр та тэрийг өнөөдөр өөрөө урчилж хаана тэр хүмүүс очих вэ? Энэ бол энэ хуулийн хүрээнд бидний ярих асуудал ч биш, тэрийг бид шийдэж мэдэхгүй. Энэ дээр миний бол харж байгаагаар хамгийн гол нэг асуудал энэ сайн зэрэг шүнэ. Юу гүйлээ штэ. Одоо энэ чи 25 настай хүн бол явчихад энэ ингээ болж байгаа бол 30 настай болоод ирэнгүүт тэр ялгар шууд өөрөө ажиллаад эхэлж байгаа байхгүй юу? 30 жил нь хүрээгүй байхад таныг шууд гар гэдэг байгаа байхгүй. Тэгээд хуулийн чинь угаасаа энэ дээр бол цэвэр хууль ярихад тэр бөгөөд гэж байгаа чинь тэр хоёулаа хэрэгжих ёстой. Ийм зал түүнээс альтернатив утгатай биш байгаа даа байхгүй. Тэгэхээр би бол энэ дээр юу гэж бодож байна гэхлээр энэ үндсэн хуулийн цэцэн энэ дүгнэлт бол үндслэлтэй л байна гэж би үзэж байгаа. Тэгэд үндсэн хуулийн энэ цэцэн дүгнэлтийг бид нар энэ дээр тэр яг шүүгчдийн тэгээ шүүхийн тухай хуулийн дээр шүүгчд бүх насаараа байна гэдэг өөрөө бас заалттай байж байгаа байхгүй. Манай хуулийн ч гэсэн өөрөө дотроо ийм зөрчилтэй байгаад байгаа юм.
Тэгэд энийг бол би бол үндсэн хуулийн цэцгийг үнэлэлтэй байна л гэж үзэж байна. За асуултаа таслаагүй. За тэгвэл одоо ингээд юу үг хэлэх гişүүд нэр